За энэхүү лазерыг арсны үг бараандсан хүмүүст тэгээд төрөлхийн мэнгийг бүдгрүүлэх, бүх төрлийн нөсөөжилтийг задлах зорилгоор бол хийгддэг байгаа. За сайн байцгаана уу? Доктор Чингүн эмнэлгийн арсны эмч цоглон байна. Лазер эмчилгээнүүдийн талаар мэдээлэл хүргье. За нэгдүгээр гэх юм бол пикосекунд гэж лазер байгаа. За энэ маань бол маш өндөр импульсийг арсны гүн рүү богино хугацаанд буюу 10-ын хасах 12 зэрэгт секунд хугацаанд бол нэвтэрч ордог байгаа. За ингэж орсноороо арсны өнгөн болон гүн хэсэгт байрлалтай нөсөөжилтүүдийг олон жижиг хэсүүд буталж задалдаг ийм лазер байгаа. За энэхүү лазер нь бол улирал хамаарахгүйгээр хийгддэг. Арсны өнгөн болон гүн давхрагдах зөвхөн бор өнгийн нөсөөг очиж задалдаг учраас арсны эрүүл хэдийг гэмтээхгүйгээр хийгддгээрээ давуу талтай лазер юм аа. За энэхүү лазерыг арсны үг бараандсан хүмүүст арсны тоон өнгийг сэргээх, тэгээд төрөлхийн мэнгийг бүдгрүүлэх, бүх төрлийн нөсөөжилтийг задлах зорилгоор бол хийгддэг байгаа. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь дунджаар 60 минут, давтамжийн хувьд гэвэл 21 хоногоос 30 хоногийн зайтаагаар хийгддэг лазер. За лазерын дараа 3 хоногийн хугацаанд ус хүрэхгүй, багахан хэмжээний тав үүссэн нөхцөлд бол тавыг өөрөө аяндаа унахыг хүлээх. Лазер эмчилгээнд орсны дараа 5-аас 7 хоногийн дараа эхний үр дүн буюу арсны өнгө сэргэх, тэгээд 5 онцны дараа арсны гадаргуу дээр байсан нөсөөжилтүүд бүдгрэх гэх мэтлэн үр дүнгууд бол мэдрэгдэнэ. За пикосекунд лазерыг гадны бусад орнуудад бол жишээ нь бол доод тал нь 7-аас 10 удаа хийх байдлаар курс эмчилгээг явдаг бол Монгол орны хувьд цаг уурын нөхцөл байдалтай хамаараад бид нэр лазер эмчилгээгээ илүү сэрүүний улиралтай хийдэг. Тийм учраас та бүхэн минь энэ өвлийн улирлыг ашиглаад лазер эмчилгээгээ хийлгүүлээрэй.